Сайн амнахаа өглөөний мэнд. Өнөөдөр 1 сарын 7-ны өдөр байгаа. Тэгээд шалгалт болоход яг 4 хоног дутуу байна. Би болохоор оройдоо яг 1-2 цаг бэлдэж байгаа. Тэгээд өнөөдөр бас ажлын өдөр болохоор ажлаа таарч ирчээд бэлдэх бодолтой байна. Тэгээд одоо болохоор ажилдаа явахдаа бэлтлээ. Ажилдаа яваад ирсэн байгаа. Одоо цаг 7 болж байна. Тэгээд яг 2 цаг шалгалтандаа бэлтчихэд унтах гэж байна. Ойрд болохоор Сигийн 54 дээр ерөнхийдөө бэлтэж байгаа. Жишээлбэл Унгужи буюу Сигийн дээр гарч ирд хэрэглэгддэг нөгөө нэг дөрвөлжин тийм бичих цаас байдаг шүү дээ, тэ. Тэрэн дээр бичих арга юм уу эсвэл гарч ирэх магадaltaй асуултуудаа одоо бэлдээд хийж байгаа. Тэгээд хувьдаа тийм гарч ирэх магадaltaй асуултуудыг цэгцэлж файлаар бэлдсэн байгаа. Тэгээд та бүхэндээ бас бичлэгийнхаа доор тэр файл бас үлдээчихье. Тэгээд та бүхэн хэрэгтэй бол татаж аваад үзээрэй. 54 дээр гарч ирэх магадaltaй сэдвүүд болон Унгужи дээр хэрхэн бичих вэ? Талаар оруулах болно. Тэгээд сүүлд оруулсан бичлэгэн дээр маань хүмүүс бас нэлийн үзэж бас даагч маань бас ихсэн. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэндээ бас Солонгост дох амьдрал юм уу бас та бүхэнд хүргэж болох мэдээллүүдийг сайн хүргэж явах болно. Тэгээд намайг бас дэмжээрэй гэж хэлмээр байна. Тэгээд одоо болохоор шалгалтандаа бэлтлээ.